proactive ICT service provider. Монгол service. За өглөөний мэд Монголын төлөвлөгөө байна. За өнөөдөр та бүхэнд өмнө мэдгдсэний дагуу Microsoft-ийн Intune талаар админ түвшний сургалтыг олох болно. За эхний ээлжинд бол та бүхэнд товчхон презентацийн хэлбэрээр яагаад Intune-ийг ашиглах ёстой вэ гэдэг мэдээллүүдийг өгөх болно. Intune яг ямар бүтцтэй вэ, ямар үүрэгтэй вэ? За яагаад Intune-ийг онцлоод хэрэглэхийг уриалаад та бүхний сургалт орж байгаа гэвэл Intune маань бол Microsoft 365-ыг ашиглан endpoint төхөөрөмжүүдийг буюу device-уудыг удирдах боломжийг олгож байгаа Microsoft-ийн нэг шийдэл юм. За нэгт бол Intune маань өөрөө cloud based буюу онлайн дээр барьж явдаг. Тийм учраас бол ямар нэгэн байдлаар нэмэлт төлбөр зардлаас бол хэмж өгдөг. За мөн хоёрт бол удирдах буюу хяналтын түвшин бол маш амар байдаг. Тэгэхээр бидний одоо IT те инженеруудын хувьд бол энэ маань бол маш хялбар нэг гаргалгаа болж байгаа. За мөн мөлт гэдэг буюу одоо маш олон төрлийн төхөөрөмжүүдийг дэмждэг байгаа. За зөвхөн Windows-оор хязгаарлаж болохгүй. За Android байж болно, iOS байж болно, Mac байж болно, Linux байж болно тийм. Маш олон төрлийн төхөөрөмжүүдийг бол дэмждэг гэсэн үг. Түн маань. За мөн AD-тэй холбогдож ажиллах боломжтой. За байгууллагуудаа бол өөрсдөө одоо AD-тэй байгаа тийм. За AD-г бол мөн Intune-ийг бас ашиглах боломжтой гэсэн үг. Intune-ийн үндсэн одоо фичерүүд гол үндсэн дөрвөн хэсэг байгаа. За эхнийх нь бол мэдээж device management. За device дээр бол ингээд та бүхэн харж байгаа тийм. За Windows, iOS, Android, Mac гэсэн device-уудыг бол manage хийх боломжтой. За мөн application management орж ирж байгаа. За компьютер дээр тухайн endpoint device дээр сууж байгаа бүхэл аппликейшнуудыг тодорхой хэмжээнд Intune-с manage хийх боломжийг бүрдүүлнэ. За мөн endpoint security. За мэдээллийн аюулгүй байдалтай халдлагаас сэргийлэх боломжтой. За мөн conditional access буюу байгууллагын дотоод дүрм журам полисад тааруулаад дотоод зохицуулах боломжийг олгож байгаа гэсэн үг. За Intune-ийг хэрэгжүүлэхийн тулд дотооддоо мэдээж тодорхой хэмжээний дарааллууд үе шатуудыг хэрэгжүүлэх шаардлагатай. За тэрний талаар би дараагийн слайднаар харуулж байна. За эхнийх нь бол мэдээж дотооддоо Intune-ийг яг яагаад хэрэгжүүлэх гэж байгаа вэ гэдэг Intune-ийн талаар товчбогоо тодорхой танилцуулгыг өгөх шаардлагатай. За хоёр дахь нь бол зайлшгүй тест хийх шаардлагатай. За Intune маань шууд end user-ууд буюу хэрэглэгчдээр холбогдож ажиллах учраас эхний ээлжинд deployment-а заавалч бүгдээр тестлэх шаардлагатай. За нэг deployment tenant дээр ч юм уу тий. За тестийн аккаунт үүсгээд за тэн дээр Intune-ийг бүтнээр нь тестлж үзэх шаардлагатай гэсэн үг. За тэгээд хамгийн сүүлд нь тестлээд болсон гэж үзвэл бүтэн deployment хийгдсэний дараа end user-уудад трейнингийг өгснээ үндсэндээ за Intune маань яг хөрөнгөцөд ажиллах боломжийг бол хангаж байгаамаа. За Intune хэрэглээд зах зээл дээр тий ашиглаж байгаа компани нэг жишээг оруулж ирсэн. За энэ маань бол XYZ гэх corporation байгаа. За тус компани тус XYZ гэдэг байгууллага бол Канадад 1999 онд байгуулагдсан. За нийтдээ Америкт бас давхар үйл ажиллагаа явуулдаг эрчим хүчний байгууллага байгаа. За тийм учраас нөгөө зайнаас буюу ремотээр ажилладаг маш их ажилтнуудтай. Тийм учраас яг тухайн ажилтан бүртээ холбогдож нэг хүртэл менеж хийх бол маш хүндрэлтэй асуудал болчихно. За IT-ийн зүгээс те endpoint-ийн зүгээс user-ийн зүгээс ч гэсэн маш хүндрэлтэй. За цагийн бүс те тухайн ажлын цаг гэдэг менеж хийхэд бол маш хүндрэлтэй болж байгаа. За тийм учраас тухайн одоо гаргалгаан дээр яг solution маань бол endpoint одоо менежмент буюу Microsoft-ийн Intune болж гисэн байгаа. За тус байгууллага корпорац Intune-ийг ашигласнаар за support дээр орж ирж байгаа ticket-ийг бол 40% багасгасан гэж байгаа. За мөн security policies буюу компани үзүүлэлт бол аюулгүй байдлын үзүүлэлт маань 50% өссөн юм жишээ байгаа. Тийм учраас дотоод Intune-ийг бол хэвлэлийг зөвлөж байгаа. За зах зээл дээр байгаа тийм бусад одоо програмууд, софт хэмжил төстөө үйлчилгээнүүд за мөн одоо өрсөлдөгчтэй харьцуулаад үзчихье. За Microsoft Intune маань бусад өрсөлдөгчдөөс юугаараа давуу гэвэл за энэ дээр харж байгаа гурван одоо фичерийг бол Intune дээрээс бол авах боломжтой. За эхнийх нь бол мэдээж device management, за хоёр дахь нь бол application control, за мөн endpoint security. За өнөө хувьд бол мэдээж боломж юм. За бусад өрсөлдөгчдүүд бол зарим функцүүдийг бол үзүүлэх боломжгүй байдаг. Тийм учраас Microsoft Intune-ийг бас онцолж байгаа нэг шалтгаан маань болж байгаа. За ингээд презентацийн хэсэг маань бол ингээд дуусж байгаа. Маш товчроод тодорхой. За одоо яг үлдсэн сургалтынхаа агуулгын хүрээнд за демо хэлбэрээр бол тэр чигт ороод явах болно. За эхний ээлжинд Microsoft Intune-ийг ашиглахын тулд танд яг ямар одоо лиценз requirement chart тухай гэвэл за Intune маань өөрөө Microsoft-ийн business лицензийн премиум болон түүнээс дээш лиценз багалтаж ирж байгаа. За тэгэхээр Microsoft Business Premium, за E3, E5, за F лицензүүд байгаа. За тэгээд эсвэл бол Microsoft Intune Plan гэдэг тусдаа бас нэмэлт лицензийг авах боломжтой. За тэгэхээр Microsoft
бизнесээс болон түүний стейжтэй хүмүүс энэ түүнд ролдож ороод за энэ түүн дээр байгаа одоо функцүүдийг ашиглах боломжтой гэсэн. За энэ түүн маань өөрөө тусдаа админ центртэй. За админ зэрэг Microsoft.com-оос мэдээж админ хэсгээс мэдээж global admin тэ эсвэл compliance admin хэрэгтэй хүмүүс энэ түүн хэсгээс удирдлагын хэсгийг харах боломжтой. За үндсэн меню буюу дашборд маань ингэж харагдаж байгаа. За дашборд дээр бол тодорхой мэдээллүүдийг бол харах боломжтой. За нийт хэдэн девайс хамрагдсан тий. За девайс би бас түрүүн презентацийн дээр та бүхэн харуулсан. За зөвхөн Windows гэлтгөө Linux, Android, iPad, Mac гэдэг бусад платформуудыг дэмжиж ажиллах боломжтой. За тэгээд хамрагдсан төхөөрөмжүүд буюу бүртгэгдсэн төхөөрөмжүүд за тэгээд тухайн төхөөрөмжүүдийн одоо үзүүлэлтүүдийг бол дашборд хэсгээс бол харах боломжтой. За яг бидний үндсэн ажиллах хэсэг маань бол ерөөсөө device хэсэг байна. За device хэсгээс ингээд үндсэн цэс маань харагдаж байгаа. За эндээс ингээд та бүхэн нэг хүчлэлтэй одоо төхөөрөмж болгоноор device болгоноор ингээд орж мэдээллүүдийг бас харах боломжтой. За энэ дээр одоо Windows тэ нэг төхөөрөмж байна гэдээ харагдаж байгаа. За эхний ээлжинд энэ түүнд яг garage ролдож буюу орохгүй тэ төхөөрөмж яаж бүртгүүлэх вэ гэдгээс эхэлнэ. За төхөөрөмжөө та бүртгүүлэхийн тулд бол хэд хэдэн сонголт байгаа. За гар аргаар enroll-дож болно. За эсвэл автоматар enroll буюу бүртгүүлэх боломжтой. За тэгэхээр бидний яг хийх ажил маань бол за IT буюу те одоо админы за тухайн компьютерыг бэлтжиж байгаа ажлыг бол маш багасгах зорилготой. Тийм учраас автоматар enroll буюу бүртгүүлэх ажлыг одоо хийгээд үзье. За enrollment хэсэг байгаа те. За тийм device-ийн enrollment хэсэг. За enrollment хэсэг дээр маш олон сонголтууд харагдаж байгаа тийм automatic enrollment, CNAME, co-management гэдэг маш олон хэсгүүд харагдаж байгаа. За тэндээс хамгийн доор байрлах Windows Autopilot гэдэг хэсэг байна. За энэ хэсэг маань бол тухайн хэрэглэгчтэй одоо end user өөрийн Microsoft аккаунтаа өөрийн компьютер дээр шинэ төхөөрөмж дээр оруулахад бүхэл тохиргоонууд функцүүд маань тийм аппликейшнууд policy-ууд маань хэрэглэхэд бэлэн болгоход хамгийн эхлээд ашиглах хэсэг маань гэсэн. За тэгэхээр бид нэр Windows Autopilot-ийн deployment profile гэдэг хэсэг рүү эхлээд орох шаардлагатай. За хамгийн эхлээд бид нэр profile үүсгэх хэрэгтэй. За байгууллагын бүтцээс хамаарат хэдэн ч profile-тай байж болно тийм. За department болгоноор profile үүсгэж болно. Sales- нэг profile-тай, за IT-гийнх нэг profile-тай тийм. Marketing-гийнх нэг profile-тай гэдэг хэсэг үүсгэх боломжтой. За эсвэл нэгч profile-тай байх боломжтой. За эхний ээлжинд бид шинээр profile үүсгэнэ. За profile-ийн сонголт бол Windows PC гэж сонгох шаардлагатай. За эхлээд мэдээж нэрээ өг тэ департаментаараа яалгаж байгаа бол тухайн департаментын нэрийг тэ IT за эсвэл маркетинг за би одоо демо үзүүлж байгаа учраас энэ түн демо гэж өгчээ. За доор нь description тэ яг ямар тайлбартай юм тэгээд дэлгэрэнгүй бичих шаардлагатай. За энэ нөгөө яагаад вэ? Дараа нь ямар чартын тайлбар хэсэгтээ тайлшруулах шаардлагатай. Доон дээр нь бол ялгагдгаа байждаг маш олон профайл үзээд ирэхээр тэгэхээр description хэсэг дээр бол тодорхой хэмжээний тайлбарыг оруулах зүйтэй. За тэгээд next дарах шаардлагатай. За профайл үүсгэхэд гол шаардлагатай хэсэг маань бол яг хоёр дахь цонхны хэсэг байгаа. Out of box буюу одоо хэрэглэгч компьютероо нээгээд аккаунтаа оруулаад тэгээд бүртгэлээ тухайн компьютер дээр оруулахад яг ямар үйлдэлүүд хийгдэх вэ гол зохицуулах хэсэг маань бол энэ хэсэг болчихж байгаа. За deployment mode гэдэг хэсэг байгаа тийм хамгийн эхлээд. За энэ хэсэг маань бол хоёр сонголттой. За user driving буюу хэрэглэгч аккаунтаа оруулахад цаанаас бүх юм бэлэн байх гэсэн үг. За тэгэхээр бид энэ сонголтыг сонгоод авчвал маш амар болчихж байгаа. За self deployment бол арай өөр асуудал байж байгаа. Тэгэхээр бид нэр эхний ярьж байгаа user driving буюу эхний сонголтыг сонгоно гэсэн үг. За хоёр дахь маань болохоор join to Microsoft Entra ID гэсэн хэсэг байгаа. За энэ түүн маань өөрөө цаашаа edit-тэй холбогдож ажиллах хэрэгтэй боломжтой. За тэр маань болохоор энд hybrid join гэдэг хэсэг болчихж байгаа. За байгууллага дотор одоо edit Active Directory-тэй бол hybrid гэдгийг сонгоно гэсэн үг. За эсвэл зүгээр 365-аар зохицуулах гэж байгаа бол Entra join гэдгийг сонгоно. За dot хэсгүүдэд бол лицензтэй холбоотой terms буюу end user license agreement хэсгүүд байгаа. За энэ мэдээллүүдийг харуулахгүй гэдгийг бол та бүхэн сонгож болно гэсэн үг. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг бол энэ доор байгаа terms хэсэгт бол харах боломжтой. За энэ түүний нэг анхаарал шаардлагатай зүйл хэвэл та яг энэ дээр харж байгаа. За Windows 10 бол бодлого шаардлагатай requirement дээр одоо Windows 10-ын за хувилбар тэр дундаа 1903. За анхны Windows 10-ын хувилбар бол 1507 гэдэг хувилбар байдаг. За 1903 бол Windows 10-ын 2019 онд гарсан хувилбар
Тэгэхээр 2019 оноос хойш гарсан Windows гарууд шаардлагатай гэсэн үг. За мөн Windows 11-д байж болно гэсэн үг. За ботлын хэсгүүд бол тухайн хэрэглэгчдийн аккаунта солих боломжтой юу те боломжийг гаргахгүй гэсэн хэсэг байгаа. За энэ дээр бол боломжтой hide show эсвэл hide гэсэн хэсгийг сонгож өгнө. За мөн user type гэдэг. За энэ хэсэг бол чухал маш чухал хэсэг болоод ирж байгаа. За мэдээж хэрэглэгч ямар нэгэн програм суулгадаг те end user. За тэгээд програм суулгахад бол стандарт эрхтэн хүмүүс програм суулгах ихгүй одоо password гэсэн те administrator password нэгдэг. За эсвэл IT хэрхэн байж болно те. Бид нар өөрсдөө програмуудыг бол асуудалгүй суулгах шаардлагатай. Тийм учраас тухайн хэрэглэгчийн user type-ыг бол эндээс сонгож өгөх боломжтой гэсэн үг. За тэгэхээр admin руу стандарт user руу гэдэг сонгох шаардлагатай. За мөн default language те region-аас сонгож өгч болно. За remote-ээр ажилладаг юм гэж болно те гадаад ажилладаг хүмүүс гэж болно. За мөн template автоматар байгуулахаар бүх компьютеруудыг нэг template оруулж болно гэсэн үг цаанаас шууд. За эхлээд компанийнхаа нэрийг өгөөд за тэгээд хойноос нь одоо нэр байхаар тухайн ажилтны код ч юм уу тийм байдлаар эндээс зохицуулах боломжтой гэсэн үг. За энэ талбаруудыг бүгдсэн бол за next гэж дараад. За assignment гэсэн хэсэг орж ирнэ. За энэ хэсэг дээр яг одоо бид нэр энэ profile маань яг хинт үйлчлэх вэ гэдгийг оруулж өгөх шаардлагатай гэсэн үг. За бүх төхөөрөмжт байж болно. Эсвэл тодорхой хэмжээний группд хамгаалж өгч болно. Түрүүний би тавд хэлжстэй алба департаментаар за IT-ийн маркетингийн ингээд алба албаар хэлтээр хуваагаад оноод боломжтой гэсэн үг. За жишээлбэл би одоо нэг testing group үүсгэсэн байгаа. Тэр группээс сонгоё. За add group гэдэг арга тийм. Тэгэхээр нийт үүсгэсэн группуд нь болохоор гэсэн үг. За энэ дээр байгаа ингээд үүсгэсэн бүхэл группуд нь харагдаж байна тийм. За би энэ дээр жишээ нь Intune demo гэдэг групп үүсгэсэн байна. За байна уу? Intune demo гэдэг аккаунт маань үүсчихсэн. За тус группыг би сонголоо. За select хийлээ. За ингээд тухайн групп руу үүсгэж болно. За эсвэл тусдаа энэ группээс бусад гэж сонгох боломжтой. Тусдаа англиад өгчих боломжтой гэсэн доод хэсэг. За өөрийнхөө хүссэн группуудыг те англиг үүсгэсэн бол мэдээж next дарна. За төгсгөлт нь review байна. За миний саяны те үүсгэсэн мэдээлэлүүд үнэн зөв үү гэж үзээд за хамгийн сүүлд нь хэрвээ яг таарч хийвэл great гэж дарчихна гэсэн. За ингэснээр profile маань үүсэж байгаа. Нэг refresh хийх шаардлагатай. За Intune demo гэдэг ороод ирсэн байна лээ. За description дээр нь за нөхцөл нь болохоор intra join гэсэн нөхцөлтэй гэсэн. За assigned дээр нь бол жишээ нь би сая groups сонгоод өгсөн учраас yes гэдэг ороод ирсэн. За эхний хэлж бид нэг profile үүсгэжлээ. За profile үүсгэснийхаа дараа хойноос нь яг ямар тогтолгоонууд те config compliance үүсгэж болох вэ гэдэг хэсгүүд дараа л ажлууд маань хийгдэнэ. За мэдээж тус хэсэг рүү орохын тулд device хэсгийн configuration хэсэг рүү орох шаардлагатай. За configuration хэсэг дээр ингээд default-аар цаанаас Microsoft-ийн үүсгэсэн template-ууд байж байгаа. За эсвэл шинээр үүсгэх боломжтой гэсэн. За би одоо шинээр config үүсгэе. За config үүсгэхийн тулд мэдээж device хэсгийн configuration хэсэг рүү ороод new policy гэж үүсгэнэ. За төхөөрөмж маань бол ямар ч төхөөрөмж байж болно те. Windows байж болно, iPad байж болно, macOS байж болно. За би одоо Windows 10 болно. Later буюу дараагийн үйлчлэл гэсэн үг. Тэгэхээр Windows 11-д маань хавж байгаа. За template settings гэсэн хэсгүүд байдаг. За энэ хэсгүүдээс өөр тааруулсан сонгох боломжтой. За template хэсэг бол бэлэн Microsoft-аас санал болгож байгаа template-үүд байдаг гэсэн үг. За эндээс тав гарч байгаа тийм administrator template, за custom, за device restriction, domain join, email, endpoint protection гэх маш олон темплейтүүд байгаа. Энэ темплейт болсныг та бүхэн дээр нь дарж үзээд дэлгэнгүй мэдээллүүдийн болон дотор нь байгаа конфигуудыг харах боломжтой гэсэн. За эхний хэлжинд хэдүүлээ endpoint protection гэдэг төхөөрөмжийн хамгаалалттай холбоотой темплейтийг сонгож үзье. За endpoint protection-ыг сонгоод next даръя. За эхний муу мэдээж доор тайлбар өгнө. За тайлбар шаардлагатай. За нэг старсны дараа тухайн config-ийн одоо template-ийн бэлэн боломжтой функцүүд гарч ирж байгаа гэсэн. За хамгийн ихэнх жишээлбэл энэ дээр Microsoft Defender Application Guard гэх хэсэг гарч ирэх тийм. За Application Guard-ыг асаах уу тохируулах уу гэж гарч ирж байгаа. За Microsoft Edge дээр асаалаа. За энэ дээр доорс ингээ маш олон сонголтууд байгаа тийм. За жишээлбэл collect log цуглуулах уу гэх. За одоо бол энэ цаанаас default-аар бол тохируулаагүй байна. За логийг зөвшөөрч болно. За Windows Firewall байгаа. За Firewall-ыг те протоколыг зөвшөөрөх үү. За энэ дээр ингээд бүх тохиолдол бол бүгд байгаа. За домен байгаа. Зөвхөн домент холбогдох шаардлагатай. За private буюу хувийн network-той холбогдсон нөхцөлд бас Firewall-ыг асаах уу, track уу гэдэг
энэ тохиргоонуудыг endpoint буюу device болгон дээр оруулах боломжтой. За encryption тий. За BitLocker орж ирдэг. BitLocker-ыг BitLocker-ыг анхааруулах уу? За encryption методыг асаах уу гэдэг маш олон сонголтууд бол байгаа. За TMP байгаа тий. TPM байгаа. TPM-ийг асаах уу гэдэг энэ болгоныг та бүхэн өөрсдийнхөө бүтцэд харуулад бол зохион байгуулах боломжтой гэсэн үг. За жишээ нь Defender бас орж ирж байна тий. Вирус болон threat detection зэрэгтэй байх үү тий. Тохируулсан мэтээр та бүхэн өөрсдөө тохируулах боломжтой гэсэн үг. За endpoint төр жишээлбэл ийм байгаа бол буцаад өөрсдөө рүү ороод үзье. За device руу орлоо. Model config руу орлоо. Шинээр policy үүсгэн. За хөрөмжөө Windows 10 болон дараагийнх бэлэн дахиад template-тэй. За түрүүн endpoint protection үстэй. За одоо тэгвэл доошлуулаад device restriction үзье. Мөн адилхан бас аюулгүй байдлын үүднээс компьютер тодорхой хэмжээний мэдээллүүдийг бас device бориулж болно. За App Store байгаа тийм application татах уу гэж болно. Windows тухайн төхөөрөмжүүд SIM уншдаг байж болно. Ямар нэгэн байдлаар таблетууд байж болно. Windows таблетууд за эсвэл бол түүхийн Slim загварууд ноутбукнууд бас байдаг тийм. Дээд нэмэлтээр SIM уншдаг модемтэй ч юм уу. Тийм мэдээллүүд дээр бас эдгээр тохиромжууд хийж болно. За мөн VPN-ээр холбогддог бас хүмүүс байх тийм. Серверлүүч юм уу. Ремотоор ажилладаг хүмүүс ямар нэгэн байдлаар түнэлгээр VPN-ээр холбогдож ажилладаг бол VPN-уудыг байнга хасаалттай байлгах, байнга холбогдуулах. За эсвэл огт VPN-д оруулахгүй байх. За мөн Bluetooth, за printer-ийн тохиромжууд гэдэг энэ бүрчлэн ингээд харуулах боломжийг бас энэ түн маань олгодог. Тэгмээ search хэсгүүд ч гэсэн байгаа тийм. Search хэсгүүдийг яах вэ? За search location байгаа тийм. Хайлт хэсгүүдийг ингээд мэдээллүүдийг асах боломжтой. За start хэсэг байгаа. Start menu байгаа, layout байгаа. За door гэдэг нөө пингүүд ааштай одоо энэ аппликейшнууд энэ бэлэн темплейтүүдийг бүгдийг нь оруулж өгөх боломжтой гэсэн үг. За мэдээж ингээд та өөрсдийнхөө компьютер дээр тийм тухайн байгууллагын дотоод бүтцэд харуулад дашбордуудыг бэлэн темплейтүүдийг ашиглаад үүсгэж болно гэсэн үг. За дахиад нэг юу config үзчихье бэлэн. За device руу орлоо. За Windows-ыг сонгоод өгчье. За Windows дээр мэдээж бас config маань байгаа. За шинээр config үүсгэе. Windows 10 бэлэн темплейт. За VPN, Wi-Fi ban, email ban тийм. За domainтэй холбоотой domain join гэдэг хэсэг байгаа. За мөн custom байгаа тийм. Өөрөө бүтэн тохируулах боломжтой. За жишээлбэл одоо VPN үзье. За мөн адилхан нэрээ өгөх шаардлагатай. За next дарна. За энэ дээр ямар нэгэн VPN аваад тухайн VPN-ийнхаа тохиолдлыг оруулах шаардлагатай. Тэгээд дарчихна гэсэн үг. За надад одоо VPN байхгүй учраас шууд next дарчие. За мөн адилхан assignment юм тийм. Аль групп хамрагдах уу гэдэг түрүүн би та бүхэнд харуулж ирсэн. Энэ түн демо гэдэг жишээ. Юус байгаа. Групп үүснэ. За энэ түн демо гэсэн групп маань харагдаж байна. За группээ assign хийлээ. Next дарлаа. Assign file буюу Windows-ийн хөлбөрийг зааж өгөх боломжтой. Энэ дээр бол edition болон version гэдэг хоёр хөлбөр байгаа. За энэ дээрс ингээд Windows 10 болон 11-ийн хөлбөр харагдаж байгаа тийм. Харагдаж байгаа Education, Enterprise, Home, за Pro гэдэг системүүдийн төрөл байгаа. За эсвэл version гэдэг өөртөө байх ёстой. Одоо build number гэсэн үг тийм. Та бүхэн жаах build number-ыг гэсэн оруулж боломжтой. За энэ дээр бол хэдэн нөхцөл оруулж өгөх боломжтой гэсэн үг. За тэгээд next дараад мэдээж өмнө зөв байвал create гэдэг одоо config үүсгэж чинь гэсэн үг. За config-ууд үүссэн бол complex-уудыг бас үүсгэж болно. За complex-ийн үүсгэх зарчим бол мөн адилхан. За адилхан complex руугаа ороод create policy гэж дарна гэсэн үг. За би Windows дээр орсон байгаа учраас тэр шууд зөвхөн Windows 8 10-ийн дараагийн хэсэг гарч ирж байгаа. За тийм учраас би Windows 10 болон Analytics гэсэн сонголтыг сонгоод дараагийн хэсэг рүү орно. За мөн адилхан ихний ээлжийн заавалчгүй нэрээ өгөх шаардлагатай. За тэгээд complex setting гэсэн орж ирж байгаа. За device health тийм BitLocker заавал required байх та secure заавал хассан байх ёстой. За мөн Windows-ийн хөлбөр тийм зөвхөн 10.11 дээр ажиллана. За энэ дээр зөвхөн тухайн компьютерийн үйлдвэрлэлийн системийн доод хөлбөрийг зааж өгч болно гэсэн үг. Минимум болон максимум гэсэн. За тэгэхээр бид нар 10 болон 11-ийн build number-ыг оруулж өгөх боломжтой гэсэн үг.
Мөн security дээр заавал одоо password-тай хийдэг байх хэрэгтэй. За simple password буюу одоо 4 ордог password те 1 2 3 4 1 1 гэсэн password-ыг хийхийг хориглох. За тий доод password-ийн доод хэмжээ 4-4-өөс 16 байх боломжтой. Тэр ингээд өссөн байдлаараа тааруулж болно гэсэн үг. За firewall бас байгаа тий. За TPM буюу trusted platform-ыг бас заавал байх шаардлагатай. За antivirus заавал байх шаардлагатай гэхдээ ингээд өөртөө одоо тааруулаад энэ бүхнийг бүгдийг хийх боломжтой гэсэн үг. За дахиад нэг compliance үүсгээд үзье. За мэдээж Windows 10 болон Windows 10-ын дараагийн үйлрүүд. За Defender for Endpoint ороод ирж байгаа тийм. За Defender for Endpoint бол мэдээж тусдаа лицензийн хэрэгтэй. Гэхдээ Defender for Endpoint-ийг бас эндээс нэмэлтээр тааруулах боломжтой гэсэн үг. За threat level-үүд байгаа. Threat level-ийг бол clear, low, medium, high гэсэн төвшнүүд байгаа. За энэ ямар нэгэн байдлаар одоо төвшнүүд илэрсэн нөхцөлд тухайн төхөөрөмжтэй тодорхой хэмжээний арга хэмжээнүүдийг авах боломжтой. Тийм учраас энийг бол та бүхэн байнга clear байх шаардлагатай ч юм уу те. За дээдлэлт нь low байж болно. Түүнээс дээш бол бас тодорхой хэмжээний action-уудыг авах дээр ингэ тааруулж өгч болно гэсэн үг. За тэгээд эдгээр compliance-уудаа үүсгэснээр дараа тухайн хэрэглэгчид мэдээлэл авч болох боломжтой гэсэн үг. За түрүүн өмнөх хэсгээр харагдчихсан те. За Windows-ийн хэсэг байгаа. За эдгээр ингээд BitLocker, за Secure Boot, за minimum хувилбартай, за device active тгээгүй гэж болж тухайн хэрэглэгчтэй хуучны хувилбартай ч юм уу ийм байгаа нөхцөл эдгээр мэдээллүүдээ оруулаад за тэгээд тухайн хэрэглэгч ямар нэгэн байдлаар эдгээр одоо шаардлагуудыг те policy-г зөрчсөн эсвэл хүрэхгүй шалгуурыг хангахгүй байвал тухайн хэрэглэгчид мэдээлэл өгөх боломжтой гэсэн үг. За энэ дээр хоёр сонголт гарч байгаа те тухайн policy-г одоо хангахгүй байвал за эхний хэлцэнд бол яг тухайн хэрэглэгч рүү мэйл авчих байна те. За тухайн end user руу шууд нэг өдрийн дотор шууд тухайн одоо policy-г хангаагүй бол нэг өдрийн дотор шууд мэйл авчих байна. За эсвэл бас шууд тухайн төхөөрөмжийг retire хийж болно. Тухайн төхөөрөмж шаардлага авахгүй байна гэж үзээд шууд дахин ажиллах боломжгүйгээр clean хийдэг, provide хийдэг те. За эсвэл бол аккаунтыг блок хийдэг ч юм уу оруулах боломжгүй болох дээр ингээд сонголтууд байгаа. За template-ийг оруулах боломжтой гэсэн үг. Энэ хэсэг дээр одоо нэгсний тайлбар хийгээд оруулчих те. Таны төхөөрөмж одоо шаардлагыг хангахгүй байгаа учраас таны төхөөрөмжийг одоо оруулахыг хориглож байна ч юм уу те. Эсвэл та төхөөрөмж асаагаад тухайн нэг 7 хоног компьютер асаагүй гэж болно. Тэр ороод мэдээж аюулгүй байдлын апдейтууд гарсан ч юм уу те. Requirement-ууд өссөн байгаа нөхцөл мэйлээр та компьютер асаагаад апдейт хийгээрэй гэсэн байдлаар мэдээллүүдийг бас мэйлээр өгөх боломжтой. За эдгээр хэсгүүдийг бүгдсэн бол next дарах гэсэн үг. За энэ дээр над дээр бэлэн template байхгүй байна те. За тийм учраас next дарч чадахгүй байна. За template-ийг бол өөр хэсгээс оруулдаг. За template-ийг бол та бүхэн дараагийн хэсгээр харуулна. За мөн conditional access байгаа. Нөхцөлт шалгуурууд боломжууд те. За мэдээж Intune гэдэг маань бол тодорхой хэмжээнд тухайн төхөөрөмжүүдийг бол Microsoft 365-д бүртгээр оруулаад ирсэж байгаа. Тийм учраас conditional access-уудыг бол шинээр үүсгэх боломжтой. За conditional access-ыг бол өмнө нөгөө сургалтын дээр суусан бас дурчижсэн тийм мэдээлэл аюулгүй байдлын үднэс бол policy-нуудыг бол access-уудыг хэрэгжүүлэх боломжтой. За жишээлбэл зөвхөн off-sync компьютер дээрээс буюу одоо ажлын компьютер дээрээс аккаунтаа нэвтрэж орно. За ажлын байр дээр файлууд дамжуулна тийм гэрийн болон бусад сүлжээнээс нэвтрэх боломжгүй гэхээр conditional буюу нөхцөлтөө тийм зөвшөөрлүүдийг олох боломжтой байдаг. За тэрний нэг үндэс маань бол Intune заавал тухайн төхөөрөмжт маань enrolled буюу бүртгэгдсэн байх шаардлагатай. За conditional access гэдэг маань ингээ харагдаж байгаа тийм мөн адилхан Intune портал дээр байрладаг. За user байгаа. За user-уудыг бол мөн адилхан include буюу хамрагдах, за exclude буюу тусдаа гэсэн хэсгээр ангилж болно. За бүх user-ыг хамааруулж болно. За гэхдээ бүх user дээр анхаарах зүйл маань бүх user гэдэг сонголтыг дарчвал admin маань өөрөө бас энэ хэсэгт орчих гээд байдаг. Тийм учраас бол тусдаа ангилж өгөх шаардлагатай байдаг. За user group гэдэг одоо түрүүний хэсэг маань гэж байгаа тийм. За эндээс дахиад Intune аккаунтыг сонгоод орчих. Intune аккаунтыг сонголоо. За target resource, network, condition гэдэг. За condition хэсэг рүү ороод үзье. За condition хэсэг дээр бол нөхцлүүд маань гарч ирж байгаа тийм. За location байж болно. За application-ууд байж болно. За location гэдэг хэсгээс бол тухайн хүний байр тайм зааж өгөх болно гэсэн үг. За тодорхой хэмжээний зөвхөн офисын байршлуудыг тийм IP-гаар ч юм уу network-оор ингээд заагаад өгч болно. Trusted network location байгаа хүмүүс зөвхөн офисын програмуудаа хэрэглэх боломжтой. За энэ газар бус сүлжээнээс хандах гэвэл за зөвшөөрөхгүй блок гэж юм тийм. Байдлаар бол condition нөхцөл үүсгэж болно. За device буюу платформуудыг бас сонгож
боломжтой. За эндээс тухайн хэрэглэгч зөвхөн компьютер савд утаснаас орохгүй. За эсвэл мөн адилхан тусад нь хүмүүсийг ангилж өгч болно гэсэн үг. За энэ дээр бол хэд сонголтуудыг сонгож өгөх боломжтой. За эсвэл зөвхөн ингээд any device-гээ сонгоод өгчвөл тэр хүн хүссэн device-аас орох боломжтой. За select гэдээ дарчвал зөвхөн тухайн group байгаа хүмүүс зөвхөн утаснасаа тий. За зөвхөн эсвэл Windows operating system-с орох боломжтой. Тэр ингээд хүссэн байдлаар тохируулж өгч болно гэсэн үг. За мөн condition байгаа болохоор нөгөө талд нь grant гэсэн хэсэг бас байна шүү дээ. За grant маань зөвшөөрөх хэсгүүд болоо гэж тий. За grant дээр блок болон grant гэсэн хоёр сонголт байгаа. За grant дээр бол жишээ нь MFA буюу multi-factor authentication бол заавал зөвшөөрөнтэй шаардлагатай. За эсвэл блоклно. За authentication-ыг бол илүү сайжруулна. За мөн тухайн компьютер device заавалчгүй intra hybrid join хийсэн байх шаардлагатай. Тэгэхээр эндээс ингээд та өөрсдөө тааруулаад сонгох боломжийг олгодог. За Windows дээр ингээд та бүхэнд би ингээд харуулж байгаа шүү дээ. Config болон compliance гэдэг зүйлүүд маань гэж байгаа бол бусдад төхөөрөмжүүд байгаа тийм. Бусдад төхөөрөмжүүд маань яг адилхан. За iOS гэж болно тийм. За Mac гэж болно. Android-ууд байж болно. За жишээлбэл iOS гэхэд утсаа байж бол байвал утсууд байгаа шүү дээ. Сансууддаг байвал утаснуудыг бас тодорхой хэмжээнд хязгаарлаж за тийм аюулгүй байдлыг бас хамгаалах шаардлагатай бол энэ түүнд бас рол гэж оруулж болно. За мөн адилхан тухайн төхөөрөмжийн төлөвлөлийг сонгож чинь. За би одоо энэ дээр iOS буюу iPad-ыг сонгоцсон байгаа учраас бол арай багасч байгаа түүний харагдаж байгаа Windows-оос арай бага сонголтуудтай. Гэхдээ мөн адилхан enrollment хэсгээс тухайн төхөөрөмжийг бол enroll-х боломжтой. За iOS-ыг хэрхэн enroll-даг вэ гэвэл enrollment хэсгийн @MDM гэдэг хэсэг байгаа. За тус хэсэг дээр дарахаар үндсэн хийх дараалал маань гараад ирнэ. За эхний ээлжинд бол Microsoft-ийн permission орж уншаад зөвшөөрөх шаардлагатай. За тэгээд CSV файлыг татчих авах гэсэн үг. За тэгээд доор нь push хийгээд Apple ID-г оруулж өгөх шаардлагатай өөрийнхөө. За ажлын шаардлагаар Apple ID үүсгэх юм байж бол тэ. За эсвэл хувийн ID байж болно. За тэгээд эргүүлээд Apple ID-г оруулсныхаа дараа хэмжээний файл татна. За тэр файлаа буцааж upload хийгээд төхөөрөмжийг enroll-д авч боломжтой гэсэн. За тэгээд мөн адилхан тухайн төхөөрөмж рүү iOS дээр config болон compliance үүсгэх боломжтой. За жишээлбэл iOS төхөөрөмж дээр ямар config үүсгэх боломжтой гэдгийг харцгаа. За платформ бол одоо солигдох боломжгүй iOS-ыг сонгож учраас. За мөн темплейтүүд байгаа биелэн. За эндээс ингээд темплейтүүд харагдаж байгаа те. Custom, device feature, restriction, email, за device restriction гэдгээр орж үзье. За эхний ээлжинд бол мэдээж нэрээ өгнө. За тайлбар өгөх шаардлагатай тайлбар авчи. За iOS-тэй гарч байгаа config-ууд эндээс харагдаж байгаа тийм. За App Store-тай холбоотой config-ууд харагдаж байна. За unmanaged application тийм. Ямар нэгэн байдлаар manage хийх боломжгүй application-аас файл нээж үзэхийг хөдөлгөх боломжтой гэсэн үг жишээ. За магадгүй нөгөө зөвхөн Word болон тийм PowerPoint гэдэг Microsoft-ийн application гар утсан дээр суулгаад файлуудыг нээж үзэн. За гуравдагч буюу бусад одоо хөгжүүлэгчдийн хийсэн програмуудаас файлуудыг нээж үзэх боломжийг эндээс бол тохируулж өгч болно гэсэн үг. За ямар нэгэн байдлаар unmanaged AirDrop-оор файл хэнийг л дамжуулахыг бас хориглох боломжтой тийм. За мөн гадны файлууд байгаа тийм non-corporate документуудыг нээж үзэхийг хориглож болно. За мөн файлууд ямар нэгэн байдлаар copy paste хийхийг бас тохируулах боломжтой. Мөн iTunes буюу худалдаа авалт тийм store-оос ямар нэгэн байдлаар тухайн ажилтан худалдаа авалт хийхийг бас хориглож болно. За их бол худалдаа авалт хийх болгоно пассворд хийх шаардлагатай гэсэн. За эндээс мөн App Store-ыг гэсэн тэр чихэн блок гэж болно. Зөвхөн тодорхой хэмжээний аппликейшнуудыг суулгах. Тэр аппликейшнуудаас эдний илүү нэмхийг блоклох боломжтой. За мөн активитуудыг блоклож болно. За мөн блок гейм центр буюу тоглоомтой холбоотой мэдээллүүдийг блоклож болно. За доментэй за тухайн төхөөрөмж заавал домен татсан байх шаардлагатай тийм. За мөн iCloud байгаа. Тухайн төхөөрөмж iCloud-тай холбоотой тийм. iCloud дээр файлуудаа бэкап хийж авах уу, зургуудыг синк хийх үү, фотог синк хийх. Группээр сонгож шаардлагатай гэсэн үг. Add group байж болно. За эсвэл бүх device буюу бүх группийг хамруулж болно. Эсвэл яагаад бүх device-тай бүх хэрэглэгч нар ямар нэгэн байдлаар файл хэрэглэгч утсан дээрээ ч юм уу төхөөрөмж дээр аккаунт оруулахад энэ config маань ажиллах боломжтой гэсэн үг. Group-үүдээ сонгож өгсөн бол all device-гээ сонгоод өгсөн. Filter байхгүй. За тэгээд шууд next дарах боломжтой гэсэн үг. За ингээд хамгийн сүүлд нь review хийгээд
create-гээ дарсны дараа за тухайн config маань шууд ажил боломжийг ингээд бүрдүүлж байгаа гэсэн үг. За муу адилхан compliance байгаа. За энэ дээр бол муу адилхан сонгох боломжгүй болж байгаа. Автоматар шууд танаас платформ маань бол iOS, за profile маань iOS-тэй боломжтой policy-нуудыг гаргаад ирж байгаа. За муу адилхан нэрээ өгөх шаардлагатай. За тухайн compliance бол арай төөхөн харагдаж байгаа тийм Windows үлдсэн системээс. За compliance дээр бол муу адилхан iOS буюу одоо утасны вершнуудыг зааж өгч болно. Одоо шинэ iOS бол одоо 18 гарсан байна тийм 18 доотлол нь одоо 16 гэсэн хөлбөртэй. Энэ дээр бол гэхдээ build number-ыг бичиж өгдөг. За энэ дээр бол доотлол нь одоо жишээ нь дэмжиж байгаа хөлбөр маань 8 гэж гарч ирж байна. Тэгэхээр доотлол нь бид одоо 8 гэж өгөх боломжтой. За дээдлэл нь одоо 18 гарсан. За учраас 18 гэж өгөх боломжтой гэсэн. За мөн доор нь build number өгчдөг тийм. Одоо энэ жишээлбэл харагдیں۔ 20i77 2520A гэсэн хөлбөр байна. Жишээлбэл энэ жишээ болоод энэ build number-ыг та бүхэн утсан дээрээс ч юм уу тийм апп-ийн сайтаас хараад за энэ дээр оруулж өгөх боломжтой гэсэн. За тэгээд энэ policy-гоо бол өссөн үедээ шинжлэх боломжтой. Шинэ iOS хөлбөр гарах болгонд ороод нэмэгдэж болно гэсэн. Одоо жишээ нь дараа жил 19 гэдэг хөлбөр гарлаа гэж бодоход 19-тэй. За тэгээд доод хөлбөр дахиад өсөх гэж юм уу. Аюулгүй байдлын үүднээс утас олон төхөөрөмжүүд дээр апдейтууд маань гарах болгондоо мэдээж нь аюулгүй байдлын давхар security апдейтууд гарч идэв. Тийм учраас бол энэ хөлбөрүүдийг бол ингээд өөрчлөөд явах боломжтой гэсэн үг. За пассвортууд тухайн төхөөрөмжүүд те муу адилхан пассвортын урттай за required байх уу. За мөн simple password дахиад муу адилхан 4 ортой те 1 2 3 4 гэсэн пассвортыг блок хийх үү. Пассвортын урттай дээдл нь 14 ортой пассворт байх боломжтой. 14-г 15 гэдэг орохгүй байх жишээ нэ. За пассвортын type те төрөл үүсэг хаалцсан байж болно. Эсвэл бүхэн тоо байх боломжтой. За мөн тэмдэгтүүдийг те агуулах уу гэдээс бүхэн өөрсдөө хүснээр оруулах боломжтой. За мөн аппликейшнийг restrict хийх боломжтой гэсэн үг. За эндээс бол iOS одоо App Store-оос бол тодорхой хэмжээний мэдээллүүдийг аваад за тухайн аппликейшнуудыг бол restrict хийх боломжийг өгдөг. За мөн адилхан compliance settings-ийг хангасан бол тухайн хэрэглэгч рүү одоо мэдээлэл action-уудыг өгөх шаардлагатай гэсэн үг. За мөн мэйлээр өгч болно тийм. За push хийж болно. За эсвэл remotely буюу тухайн төхөөрөмжүүд маань одоо compliance шаардлагыг хангахгүй болчих тийм. Жишээлбэл одоо iOS хөлбөр хуучны хоёр гэж бодъё тийм. За жишээлбэл хуучны загвар iPhone одоо 10 ч юм уу тийм. Одоо шинэ апдейт авахгүй байгаа хэлбэр маань жишээ нь хамгийн бага хэлбэр маань 18 гэж заачвал тухайн төхөөрөмж маань шууд retire хийх боломжтой болж байгаа. Эндээс шууд за retire гэдэг маань retire-а бас өдрөө зааж өгөх болно гэсэн. 7 өдөр тийм. 7 өдрийн дараа тухайн төхөөрөмж шууд retire хийнэ. За тэгээд retire хийхдээ адилхан темплейтийг мессежийг тухайн руу илгээж болно. За тэгээд review дарсны дараа группээ сонгоод групп дээр бол муу адилхан бүх хэрэглэгчдийг сонгож болно. За эсвэл өмнөхтэйгээ адилхан интүүн буюу тухайн группийг сонгох гэсэн үг. За review бизнесийнхаа дараа create-гээ дарчихна гэсэн. Их хоёр одоо үзүүлдэг шүү дээ. Windows болон iPad, iOS дээр. За бусад платформуд нь муу адилхан Android тэ Linux гэсэн платформуд бол муу адилхан. За муу адилхан төхөөрөмжүүдэд enroll-дод оруулж байна. За enroll-ч оруулахад бол Microsoft-ийн аккаунт авах шаардлагатай гэсэн үг. За мөн config-ууд маань бас адилхан болоо явж байгаа гэсэн үг. За мөн Android байгаа. Android маань бол арай олон хөлбөртэй болоо явж байгаа тийм. Android device болон Android за мөн Android Enterprise гэсэн сонголтууд гарч ирж байгаа. За Android device гэж сонгочих. За энэ дээр харагдаж байгаа. За Android тэгвэл эдгээр сонголтууд гарч ирж байна. За Enterprise гэж сонголтууд маань илүү олон сонголтуудтай болчихж байгаа. VPN, Wi-Fi, за device restriction, email, custom гэдэг байна тийм. За VPN гэдэг. Эдгээр сонголтуудыг сонгоод яг адилхан iOS болон Windows-тай адилхан config болон compliance-ийг үүсгэх боломжийг олгож байгаа. За зөвхөн саяны байдлаар ингээд conditional access, за config, compliance гэдгээс гадна бол өөр боломжууд бол интүүд маань болж идэв. За тэдгээр нэг нь бол application хэсэг байгаа. За application хэсэг маань бол одоо IT-ийн ажлыг бол маш хөнгөлөх боломжтой хэсэг болчихж байгаа. За шинээр компьютер авлаа тийм ямар нэг ажилтан шинээр хүн ажилд орлоо. За төхөөрөмжөө солилоо. Компьютер билд гэх ажил орж ирдэг. Инженерүүд тийм хэрэглээний програмууд суулгах. За тохиргоонууд, за тэгээд цаашлаад
SharePoint, OneDrive руу хандах хэрэг тий. За мэдээлэл рүү хандах хэрэг гэдэг ингээд функцүүдийг бол ажлуудыг бол бид нар бол бэлддэг. За тэр ажлыг яаж хөнгөлөх вэ гэвэл за apps хэсэг рүү орно. За apps хэсэг дээр мөн адилхан Windows, iOS, macOS, Android гэсэн хэсгүүд байгаа. За хамгийн ихний хэсэг маань бол Windows-ыг сонгоод үзье. За Windows дээр орохоор Windows Apps гэсэн хэсэг ороод ирж байгаа. За Windows Start button аппликейшнууд гэсэн үг. За Windows дээр ямар аппликейшн суулгах боломжууд байгаа вэ гэвэл за зүүн дээр байгаа Add хэсэг дээр дараад сонголтууд гарч ирнэ. За Microsoft Store болно тий. За эсвэл бол 365 аппликейшнууд ээж болно. Ээж болно. За эсвэл Others буюу Custom програмууд ээж болно. За жишээлбэл Store-оос аппликейшн татах гэдэг үзье. Жишээ нь компьютер байлаа тий. Clean install хийсэн. Ямар ч програмгүй. За тухайн компьютер дээр Store-оос аппликейшн суулгахыг гэвэл за нэгт бол Store-оос сонгох гэсэн үг. За select-д дараад за аппликейшн сонгож өгөх шаардлагатай Store-оос. За жишээ нь Outlook-тэй өдөр болгон мэйлийн үйлчилгээ ашиглах шаардлагатай гэж үзвэл Outlook суулгах юм. За Outlook-ыг би Store-оос ажиллаа. За Outlook маань гараад ирчих тий. За Outlook-ыг сонгоод select дарлаа. За Outlook маань ингээд мэдээлэлүүд гараад ирж байгаа. За нэр маань гараад ирж байгаа тийм Outlook for Windows. За энэ дээр тайлбар байгаа. Энэ тайлбар шууд Microsoft-аас ороод ирчихдэг. За тухайн publisher Microsoft Corporation. За packaging одоо тайлбар. За тэгээд файлыг аппликейшнийг ямар хүмүүс систем үү, user одоо аппликейшн үү гэдэг маань төвшин байгаа. За шаардлагатай бол энэ дээр бас лого нэмэлтээр оруулж өгч болно. Компанийн лого тийм Outlook-ийн логог бол солих боломжтой гэсэн. За тэгээд next дараад мөн адилхан assignment. Шинээр компьютер одоо хүлээж авч байгаа хүмүүсээ тийм ажилтнуудаа шууд assignment хийгээ явуучих гэсэн. Тэгэхээр яг заавалчгүй end user-тэй холбогдох шаардлага байхгүй. 365 аккаунт нүүсэн л бол тухайн аппликейшнийг шууд эндээс нь push буюу шигээд суулгах боломжтой гэсэн. За assign хийлээ. За эсвэл мөн адилхан устгаж болно. Тухайн хэрэглэгчнээс тухайн нэг группүүдээс тийм устгаад next дарчихна гэсэн. За тэгээд review-ийн хамгийн сүүлд нь мэдээллүүдээ үнэн зөв хэсгийг рүү дараад create-ийг дарчих гэсэн. За ингэснээр тухайн сонгож өгсөн групп болон хэрэглэгчдэр тухайн сонгосон аппликейшн маань шууд суух боломжийг бүртгэж байгаа гэсэн. За дахиад өөр аппликейшнийг шаад үзье. За энэ удаад туршлагатай Microsoft-ийн 365 аппликейшнийг сонгоё. За энэ дээр бол бидний өдөр тутмын end user-уудын одоо хэрэглэдэг хамгийн түгээмэл аппликейшнууд байгаа тийм. За Word, тэгээд PowerPoint гэдэг аппликейшн жишээл байдаг. За хамгийн ихний хэсэг дээр бол тайлбарууд байгаа. За Windows-ийн Microsoft-ийн 365 аппликейшнууд за лог нь ороод ирж байгаа. Түрүүний Outlook-тай адилхан гэсэн үг. За мөн тухайн аппликейшнийг company portal дээр харуулах боломжтой. За company portal дээр харуулах хэсгээс сонгоно гэсэн үг. Yes or no гэж сонгоод. За Microsoft-ийн 365 аппликейшнуудад дундаас яг ямар аппликейшнууд суулгах хайлт сонгож гин гэсэн. За Excel байж болно, OneNote байж болно, Outlook, PowerPoint тэ Teams, Word гэдэг. За эсвэл бол тусдаа лицензтэй аппликейшнууд байгаа. За project байна, Visio байна. Айдэр аппликейшнийг сонгож өгөөд за тухайн device-тэй суурь маань архитектурын одоо ямар вэ? 32 бит үү, 64 бит үү? За эндээс тухайн аппликейшнуудын default форматыг өгч болно. Word-ийн форматыг тэ default-ээр ашиглана. За мөн тухайн апдейт хийх channel байгаа. За current market-ээс хар болгон тэ semi enterprise гэдэг сүгүүдийг сонгож өгч болно гэсэн үг. За тухайн төхөөрөмжн дээр ямар нэгэн байдлаар өөр хувилбар суудсан байвал тэрийг шууд remove хийх боломжтой гэсэн үг. Yes. За хэрвээ ямар нэгэн байдлаар өөр хувилбар суудсан байвал yes гэж дараад устгачна гэсэн үг. За ингээд мэдээллүүдээ тийм мөн default language байгаа. Хэллэгүүдээ сонгож болно. Эндээс ингээд package-ууд байгаа тийм хэлнүүдийн хэмжээ. За эндээс мөн нэмэлтээр package-уудаа оруулаад за энэ дээр жишээ Монгол хэлтэй тийм суугтай шиг Монгол хэлийг дэмждэг package-тай сонгоод за next гэдээ арчин гэсэн үг. За мөн адилхан group буюу assign хийх шаардлагатай. За эсвэл бол бүх device буюу all device гэдээ арчин. За тэгээд мэдээж next орно. За ингээд next дараад create үүсгэсний дараа тухайн сонгосон бүхэл хэрэгслээр энэ аппликейшнууд маань сууж өгөх боломжтой гэсэн үг. За Microsoft-ийн нэлээд аппликейшнуудыг ингээд суулгаж байгаа. Бусад аппликейшнуудыг суулгаж болно.
order гэсэн хэсгээс за энэ хэсгээр харж байхдаа Windows app Win32 гэдээ харж байгаа. За энэ хэсгээр сонгосгоор тайлбар гарч ирнэ. За тухайн суулгаж байгаа аппликейшн маань бол Intune Win гэсэн форматтай байх шаардлагатай. За энэ форматыг дэмждэг програмуудыг бол суулгаж өгөх боломжтой гэсэн үг. Тэгэхээр тухайн аппликейшн маань энэ үйлдвэрийг дэмжиж гин үү, ийм өргөтгөлөөр олдох боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. За жишээлбэл Google-ийн Chrome гэдэг браузер байдаг. Тухайн браузер бол жишээ нь Intune Win гэсэн форматтай татчих боломжтой. За тухайн форматаараа татчих аваад за эндээс шууд package апплод хийх гэсэн үг. Мөн адилхан тэгээд яг хойшоо requirement-уудаа бөглөөд за assign хийгээд тухайн аппликейшн шууд push хийгээд device-ууд дээр суулгаад явчих боломжтой. За Windows дээр юм байгаа ч гэсэн яг бусад аппликейшнууд дээр платформуд дээр яг адилхан гэсэн үг. iOS дээр, Android дээр яг за аппликейшнуудын төрлүүд маань өөр боллоос ш. Яг үүсгэх зарчим маань бол адилхан. За iOS дээр сонголоо. iOS Store-оос за эсвэл бусад буюу Line Business аппликейшнууд. За жишээлбэл iOS Store-ыг сонгоё. За select application. За эндээс бол нөгөө одоо App Store буюу Store iOS-ийн Store дээр баг аппликейшнуудын нэрээр тавьж болно. За энэ дээр мөн region-аар сонгож өгч болно гэсэн үг. Тодорхой би аппликейшн нөгөө бүсчил байдаг Store-уудын зөвхөн тухайн бүсчил байдаг аппликейшнтэй өөр усаад байдгүй аппликейшнуудыг бас эндээс region-аар сонгож өгөөд тухайн аппликейшнаа сонгоод өгч боломжтой. Томоо адилхан аппликейшнаа assign хийгээд next дараад шууд Intune-ээсээ хүчигээд явах боломжтой. За дараагийн хэсэг маань болохоор апдейт гэсэн хэсэг ороод ирж байгаа. За аюулгүй байдлын үүднээс төхөөрөмжөдөө бол тодорхой хугацааны хувьд бол апдейтуудыг өгч болно гэсэн үг. За мөн хуучин хувилбароо те Windows 8, 8.1, за эсвэл 10-ын хуучин билдүүд гэж байна те 15.07, за 19.03, за 22H, 23H те за сүүлд одоо 24H2 гарсан байгаа. Тодорхой хэмжээний хувилбаруудыг оноож өгөөд апдейтуудыг байн хийж өгөх боломжтой гэсэн үг. За апдейтуудыг яг яаж хийх вэ гэвэл за device хэсгийн Windows update гэсэн хэсгээс update rings, feature update, quality update, driver update гэсэн хэсгүүдээс сонгож болно гэсэн үг. За жишээ нь update link руу ороод шинээр update-ийн мэдээллүүдийг оруулахад үзье. За update-уудын сонголтууд гарч ирж байгаа тийм гарч байгаа. За Microsoft-ийн product-ууд байгаа тийм product-уудын update-уудыг яах вэ? Зөвшөөрөхгүй юу? За Windows-ийн driver update байдаг тийм. За зарим нэг тодорхой хэмжээний шаардлагаас болоод driver update хийхийг хариулж болно. За жишээлбэл хуучны серверүүд аппликейшнууд байдаг тийм. За програмууд байдаг. Зөвхөн хуучны driver дээр ажилладаг, driver шинжилгээ ажиллахад байж байгаа юм тийм. Тийм нөхцөлд тухайн төхөөрөмж тусны группт оруулаад за тэгээд Windows driver update-уудыг хааж болно гэсэн үг. За тэгээд quality болон feature update-уудын өдрүүдийг зааж өгөх болно. За мөн Windows 10-аас 11 рүү шууд апгрейд хийх боломжтой гэсэн үг. За бүх компьютер очоод гараар болно тий. Device болгон user болгонтой очоод remote-ээр эсвэл компьютеруудыг авчираад заавал ч үний бүшин апдейт хийхгүй байх шаардлагагүй. Бүх device-уудаа хамруулад бүгдийг автоматар шууд апдейт хийх боломжтой гэсэн үг. За дээдлийн одоо хэсэг маань бол апдейт settings байгаа. За доотлын хэсэг болохоор user мэдээлэлүүд болоо явчихна. За мэдээ цагийг харуулж өгч шаардлагатай. Яг хүнийг ажиллаж яж хат нь мэдээж шууд хүчээр апдейт хийж болохгүй. За тийм учраас тухайн апдейтуудыг бол оройн цагаар ч юм уу тийм эсвэл өглөөний цагаар ингээд өөрсдийнхөө цагтаа тааруулаад бол менеж хийх боломжтой. Оройн 8 цагаас өглөөний 5 цагийн апдейтуудаа татаад апдейт хийн. За эсвэл бол хүн ажилтнаа яг ажлын цагаар апдейтуудыг пауз хийн гэдэг харуулж болно гэсэн үг. За мөн апдейт маань дуусаад татсны дараа reboot хийх үү тийм гэдгийг тааруулах боломжтой гэсэн. За тэгээд төгсгөлд нь өөрсдийнхөө update ring-ийн settings-ыг оруулсан бол группуудыг сонгож өгнө. За бүх device гэж болж тийм. Бүх device-а байнга update-уудыг хангадаг байх шаардлагатай гэж үзвэл бүх device-ыг гарчин гэсэн үг. За мэдээж review хийгээд create гэж гарчин гэсэн үг. За энэ түн дээр нэг орж ирдэг хэсэг маань бол endpoint security гэдэг хэсэг байгаа. За endpoint security-г бол дараа тусдаа дахиад вебинараар орно. Энэ маань бол мэдээж бас админ төвчний сургалт байгаа. За endpoint security-г бол
энэ түүний хэсгээс менеж хийдэг. За менеж хийх бол муу адилхан энэ түүнд ролцсон байх шаардлагатай. Тийм учраас ингээд энэ сэдв дээр дурчиж байгаа. Энэ түүнд endpoint security-гээс бол төхөөрөмжүүдийн аюулгүй байдлыг бол endpoint-ийн хамгаалтыг бол бүрийг хянах боломжтой. За тухайн төхөөрөмжтийг скан хийлгэж болно те. За мөн вирусны програмуудын буюу Windows Defender-уудын одоо програмуудыг хийх боломжтой гэсэн үг. Account protection байгаа те. За device compliance байгаа. За attack surface байгаа гэдэг эдгээр бол боломжууд манаас Windows-ийн endpoint гэсэн хэсэг дээр бол байрлал байдаг. За тэгээд яагаад энэ түүнийг би яасан ингээд онцлоод байгаа вэ? Бид нар маань орж байгаа байвал за эхний ээлж нь ингээд хэдэн тохиргоо бол баг зэрэг хүндрэлтэй байж магадгүй те. Цаг авч байгаа ч юм уу. Тэгтээ ингээд тохиргоод нэгэнт хийгдээд профайлууд маань үүсээд хүмүүс маань групптэй ороод яг анхнаасаа ингээд жигдээд явчихвал бидний дараагийн ажлуудыг бол маш өнөх боломжтой гэсэн үг. Тухайн үйлчлэгчийг группт нь орууллаа. За тэгээд тухайн группт орсон бол тохиргоод маань саяны хийсэн compliance config-уу те. За аппликейшнууд маань бол автоматар суугаад явчих боломжтой болж байгаа. Тийм учраас end user болгон шинээр хүмүүс ажил орох болон ажлаас гарах болон тухайн төхөөрөмжтэй заавал очиод цаг алдах бол шаардлагагүй гэсэн. За тэгэхээр би одоо төхөөрөмжөө enroll-цсан те. За би одоо өөрийнхөө жишээ нь энэ түүн гэсэн аккаунтыг одоо оруулсан бааш те. Энэ түүндээ групп үүсгэсэн. За энэ дээр бол одоо орж ирээгүй байна. За энэ түүнд яг одоо аккаунтоо сонгочлоо те. Одоо харин end user дээр ямар байдлаар харагдах вэ гэдгийг та бүхэн харуулъя. За би энэ remote-ээр одоо компьютерт авчихсан байна. За энэ компьютер маань болж шившин одоо тий хавсан компьютер. За тухайн үйлчлэгч компьютераа нээлээ. За мэдээж аккаунт оруулах шаардлагатай. Яг work on эсвэл аккаунтыг сонгоно гэсэн үг. За connect. За компьютер маань дөнгөж асч байж болно тий. Дөнгөж хайрснаас дадлаа шинээр дөнгөж бүүтэлж байгаа. За тус хэсгээс join this device to Microsoft Entra ID гэсэн хэсгийг сонгоод за тус хэсгээр өөрийнхөө хэрэглэгч аккаунтыг бичих юм гэсэн үг. Ямар нэгэн байдлаар аккаунт оногдоод өгсөн байгаа тийм. За би одоо сая порталдаа бүртгүүлсэн аккаунт оруулъя. Data authentication маань ажиллаж байгаа. За одоо шууд гараад ирж байгаа тийм. За энэ device-ыг холбогдоо ихтэй байна уу гэж хөсөлт гарч ирж байгаа. За энэ дээр та бүхэн компьютер холбогдоогоо за би энэ дээр admin байгаа учраас join гэдэг арчээ. За энэ дээр толгой хугацааны мэдээж хугацаа шаардлагатай. За энэ үсрээс шаардлагах ерөөсөө зүйл бол ерөөсөө хийнэ гэсэн үг. За админ төвчнөөс те энэ түүний админ центрээс тухайн хэрэглэгчийг группуудад орууллаа. За config болон compliance-ийг тааруулж өглөө. Тухайн хэрэглэгч өөрийнхөө компьютер дээрээ аккаунтаа орууллаа. За тэгээд аккаунтаа оруулсны дараа restart хийх шаардлагатай. За restart хийж авсны дараа тухайн компьютер дээр хийсэн саяны бүхэл config compliance-ууд те за update-ууд аппликейшнуудын тохиолдлууд маань дээр шууд ороод ирчих гэсэн үг. За ингээд нэг аккаунт оруулсны дараа мэдээж апдейт хийх шаардлагатай. За эндээс ингээд ороод ирж байгаа те. За Entra ID-гаар энэ компьютер маань холбогдсон гэсэн мэдээллийг харуулж байгаа. За энэ түүний яг энэ хэсгээр бол тухайн device маань нэг start хийсний дараа 5-аас 10 минутын дараа орж ирдэг. За мөн тэгээд яг хэрэг хэмжээний config compliance-ууд тохируулсан гэдгээс хамаарат мэдээж тодорхой хугацаа шаардна. За аппликейшнууд суулгаж байгаа тийм одоо жишээ нь App-с Word, Excel гэдэг Microsoft-ийн аппликейшнуудыг суулгаж байгаа бол мэдээж аппликейшнуудыг татна. За тэгээд аппликейшнуудыг татаад бас мэдээж хугацаа орно. Тийм учраас энэ хэсгийг бол зүгээр end user тайлбарлаад за бүхэл юмуд маань автоматар суунаа гэдгийг бол тайлбарлаад өгчгээд хангалттай гэсэн үг.
За тухайн төхөөрөмж маань хэрэг орж ирсэн нөхцөлд яг ийм байдлаар харагддаг гэсэн үг. За одоо арай орж ирээгүй дөнгөж сая join-ис учраас за тухайн төхөөрөмж ингээд мэдээлэлүүд харагддаг те. Device name, за ямар бүртгэлтэй, за тэгээд энэ дээр бол жишээ нь virtual machine гэдэг юм те. VM учраас энэ одоо жишээ модель байхгүй ч юм уу те. За тэгээд тухайн төхөөрөмжтэй бас тодорхой хэмжээний функцүүд авч болно. За Wi-Fi шууд админасаа. Тэгэхээр одоо энийг ажиллаа үзүүлж байгаа төхөөрөмжөд солиж байгаа нөхцөл заавал очиод бас форматлаа ч юм уу те. Клин хийгээд авах шаардлагагүй шууд админ дээр энэ түүнээс Wi-Fi боломжтой. За мөн retire хийж болно. Retire хийж бол тухайн төхөөрөмжийг бүр листнээс буюу Microsoft-аас одоо энэ аккаунтуудаас хасчих гэсэн үг. Дахин боломжгүйгээр за мөн scan хийх боломжтой. Defender-тэй холбоотой те. За эндээс мөн харагдаж байгаа. Update хийж болно. За BitLocker-ийн key-г өөрчилнө. За locate хийж болно те. Эндээс ингээд лицензийн төрлөөс харагдаж байгаа. За мөн тухайн төхөөрөмжийн мэдээллүүдийг харж болдог. За hardware те ямар үзүүлэлттэй хэрэг одоо багтаамж байгаа юм. За RAM-ны үзүүлэлт хэрэг ингээд. За энэ дээр бол жишээ нөгөө VM учраас бол зарим мэдээллүүд болохгүй байна. За мэдээллийн те үйлдвэрлэгдсэн байгууллагуудаа TPM-ийн Voice Pro те. За тухайн төхөөрөмж дээр яг ямар комплектууд ажиллаж байгаа юм. Ямар конфигууд явж байгаа юм гэдэг маань эндээс харагдана. За мөн адилхан app конфигуудаас харагдах боломжтой. Яг ямар аппликейшны конфигууд явж байгаа юм. За мөн group member аль группт байна. За мөн хаана ямар enrollment-ууд хийгдсэн байна гэдэг бүхэл мэдээллүүдийг эндээс бол харах боломжтой гэсэн үг.